Руна ТV-тэй хамтдаа дэлхий дахинд болж буй гэмт хэрэг, тайлэгдшгүй нууцуудыг сонсцгоё. Сайн байцгаана уу? Руна ТV суугтаа тавтай морилцгоно. Өнөөдөр та бүхэндээ Америкийн нэгдсэн улсад гарсан цоврал аллагын талаарх нэгэн хэргийг ярих гээд бэлтгэлээ. Солонгос улсад сүүлийн үед олонний танил болон оддуудын дунд нэлийн алдартай болоод байгаа биеийн жинг бууруулахад дэмжлэг үзүүлдэг MaxGuard Pro гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хоол идсэний дараа цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, мөн дасгал хөдөлгөөн хийх эсвэл хоолны дэглэм бариад эрч хүчээ алдаж ядарсан хүмүүст эрч хүч нөхөх, мөн хөлсөн хоолоо идснийхээ дараа тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өөх тос нүүрс усыг задлан биеинд хоримтлуулахгүйгээр жин хасахад тусалдаг бүтээгдэхүүн юм байна. Та бүхэн бүтээгдэхүүний талаар орц найрлага, дэлгэрэнгүй мэдээллийг нь бүтээгдэхүүний Facebook болон Instagram хуудаснаас нь авч болох юм. 2019 оны 9 сарын 6-нд Америкийн нэгдсэн улсын Аляска мужийн Анкоридж хотод нэгэн эмэгтэй, нэгэн эрэгтэй хоёр болцож байгаа мэт дүр зураг CCTV-д бичигдсэн байдаг. Гэхдээ тэдний эмэгтэй болох Валери огт мдээгүй нэг үнэн байсан. Тэр нь яг өөрийнх нь хажууд сууж байсан энэ эрэгтэй цоврал алуурчин байсан гэдгийг мдээгүй. Тэгээд бүр илүү цочирдмоор зүйл нь тухайн үед машины арын тийшинд өмнөх өдөр нь алсан хохирогчийн цогцос яг тэр чигтээ явж байсан. Харин болцож байгаа хоёрын эрэгтэй Брайан гэдэг нэртэй Брайантай Валери уулзсан үе бол 2019 оны 9 сарын 6 байсан. Тэр үед Валери Анкоридж хотын гудамжинд байрлах нэгэн дэлгүүрийн ойролцоо зүгээр л нааш цааш явж байсан. Тэр үед хар өнгийн Ford Ranger ачааны машин унсан нэг эрэгтэй Валерийг хараад машинаа зогсоож түүнтэй яриа эхлүүлдэг. Тэр нь Брайан байсан. Надтай хамт жаахан машинаар зугаалах уу гэж асууд. Тэр үед бороо орж байсан бөгөөд татгалзах онцгой шалтгаан Валерид байгаагүй. Тиймээс Валери заа гэж хэлээд машинд нь суун тэр хоёр машинаар зугаалж эхэлдэг. Ингэж явж байгаад нисэх онгоцны буудлын зүгт очиж машинаа зогсоон онгоц харж бас зогсгоодог. Мөн машин дотор хөнгөн зуу шидэнгээ янз бүрийн зүйлсийг ярилццгаадаг. Валеригийн хувьд тухайн үед гэр оронгүй гудамжинд амьдардаг байсан. Тиймээс юм хулгайлах, авч явах зүйлд бол баг зэрэг дассан хүн байсан. Тэр өдөр ч гэсэн ялгаагүй. Эрэгтэй буюу Брайаныг шатгуун түгээхтэр машинаа зогсоогоод ATM ашиглахаар орох үед нь Валери түүний гар утсыг нууцаар өөрийнхөө цөнхөнд хийгээд дараа нь тэр утсыг зарж мөнгө олё гэж бодсон. Ингээд тэр хоёр салж Валери буцаад өөрийн майхандаа очоод утсыг нь шалгаж эхэлдэг. Тэгтэл тэр мөчөд тэр амьдралдаа хизээч мартаж чадхааргүй маш аимшигтай зүйлүүдийг түүний утсан дээрээс олж хардаг. Тэр утсан дотор Брайаны хийсэн аимшигтай аллагуудын бичлэг, зургууд бүгд байсан. Мэдээж энэ бүх зүйлийг хараад Валери бол үнэхээр цочирдсан. За тэгээд яг энэ бичлэг зургуудыг анх ил болгосон, үзсэн Валери гэж яг хэн бэ гэдэг талаар нь танилцуулъя. Валери Каслер тухайн үед 47 настай байсан. Тэр сүмийн ард майханд амьдардаг, булгай хийдэг, мөн хууль бус мансууруулах бодис хэрэгэлдэг эмэгтэй. Тиймээс Валеригийн хувьд цагдаагийн газар гэдэг нь тусламж хүсэх газар биш, харин очвол өөрийнхөө гэмт хэрэг илэрч шоронд орох эрсдэлтэй зайлсхийх ёстой газар нээсэн. Гэвч майхандаа буцаж ирээд саяхан хулгайсан утаснасаа аимшигтай зүйлсүүдийг харсны дараа Валери маш том дотоод зөрчилд ордог. Энэ утсан дээр цоврал аллагын нотлох баримт маш тодорхой бичигдсэн байсан. Би эрсдэл хүлээж үнийг цагдаад өгөөд бусдыг аврах уу, эсвэл юу ч болоогүй юм шиг өнгөрч өөрийгөө хамгаалах уу гэж бодож эхэлсэн. Тэр яг ийм хоёр сонголтын хооронд маш хүчтэй зөрчилдөөнд ордог. Үүнтэй зэрэгцэн асар их айдас төрж тэр эрэгтэй намайг хайж ирвэл яана, би дараагийн хохирогч нь болох юм биш үсттэй гэж бодож эхэлсэн. Валери утсыг авснаас хойш 2-7 хоног майхнаасаа огт гараагүй. Зөвхөн арх ууны өнгөрөөснийхөө дараа эцэст нь тэр цагдаад мэддэгээр шийдэн цагдаагийн газар руу ордог. Эхэндээ мэдээж цагдаа нар бол түүний ярьж байгаа зүйлд итгээгүй. Учир нь Валери гэр оронгүй, өмнө нь хулгай, хүчирхийлэл, биеийн үнэлэлттэй холбоотой асуудалтай байсан хүн учраас итгэхэд бэрх байсан. Гэвч цагдаа нар мэдээж Валеригийн хуулж авчирсан файлыг нээж үзээд бичлэгийг харсан тэр мөчид Валеригийн үгэнд итгэхээс өөр аргагүй болдог. Түүний авчирсан SD карт нь нийт 39 зураг, 12 бичлэг байсан. Тэдгээрийн агуулга нь бүгд маш аимшигтай. Ухаан алдсан эмэгтэй, аль хэдийн нас орсон бие, тогтцыг зөөж байгаа бичлэгүүд гэх мэтчлэн. Хамгийн аимшигтай нь тэр эрэгтэй өөрөө бичлэг дээр ярьж байсан явдал байсан. Тэр яг л кинонд тоглож байгаа юм шиг нэг бичлэг дээр бүр зочид буудлын өрөөний шалан дээр нүцгэн эмэгтэй унсан, амьсгалж чадахгүй байдалтай тэмцэж байгааг нь бичээд хажууд нь очин хүзөөгийн хөлөөрөө гიშгээд чи эндээс хизээч амьд гарч чадахгүй. Учир нь гэвэл би чамайг удахгүй ална гэж хэлсэн байсан. Эмэгтэй амьсгалж чадахгүй тэмцэж байхад тэр эрэгтэй үргэлжлүүлэн миний кинон дээр гардаг хүмүүс бүгд өгдөг. Хүмүүс
үүнийг мэдэх ёстой. Одоо хүмүүс цуврал аллагад өртөж байна. Мөн тэр бүр 1-р хэсгийн 1-р зураг гэх мэтчлэн яг л киноны зураг авалт хийж байгаа юм шиг үгнүүдийг ашиглаж исэн. Бүр цогцсыг зочид буудлын тэргэн дээр ачиж гадагш гаргаж байгаа бичлэгээ хүртэл хийсэн байсан. Цагдаа нар шууд мөрдөн шалгах баг байгуулж хэдэн 7 хоногийн турш бичлэгүүдийг нь дахин үзэж шинжилж эхэлцгээдэг. Хохирогч хэн болох, хэрэг хаанд болсон, сэжигтэн хэн болохыг тогтоохын тулд бүх мэдээллийг нэг-нэгээр нь шалгаж эхэлдэг. За ингээд энэ хэрэг холбогдож байгаа бичлэгдэр гарч байгаа эрэгтэй буюу Брайан 1971 оны 3 сарын 23-нд Өмнөд Африкийн бүгд найрамдах улсын Queenstown хотод төрсөн бөгөөд хэрэг гарах үед 48 настай байсан. Айрамд алба хааж байсан болохоор галт зэвсэг хэрэглэхэд чадварлаг нэгэн байсан. Түүний гэрлэлт нилээд онцлогтой. 2014 онд Брайан өөрөөсөө 20 насаар ихч эмэгтэй Стефанитай гэрлэж дараа нь Америкийн нэгдсэн улс руу нүүж Анкоредж хотод суурьшсан. Тэд анх онлайн тоглоомоор дамжуулан танилцсан бөгөөд тоглоом тоглож байхдаа дотн болж дараа нь бодит амьдрал дээр байнга уулзаж ойртож тутамсаж эхэлсэн. Гэвч энэ үе Брайанд маш хүнд үе нээсэн. Түүний бизнес дампуурсан, бараг ямар ч мөнгөгүй болсон үе нээсэн. Орлого байхгүй нөхцөлд тэр бүхнийг орхиж явах шийдвэр гаргаж эхнэрийнхээ хамт Аляска руу нүүж ирдэг. Тэр өмнө нь өөрийн улсаас гарч үзээгүй байсан бөгөөд Аляскийн байгальд маш их гайхаж аз жаргалыг мэдэрч тэндээ эхнэртэйгээ амьдарч эхэлдэг. Тэр кемп, загасчлал, моторт аялал зэрэг гадаа хийх үйл ажиллагаанд маш дуртай. Тухайн үед түүний ажил нь Америкийн нэгдсэн улсын цагаачлалын албаны захиргааны ажилтан байсан. Дараа нь Town Place Suites by Marriott гэдэг зочид буудалд ажиллаж эхэлдэг. Хамгийн ноцтой чухал зүйл нь тэр зочид буудал нь дараа нь түүний аллах үлдсэн газар болж хувирсан байгаа. Гаднаас нь харахад тэр зүгээр л байгальд дуртай энгийн нэгэн эрэгтэй шиг харагдаж байсан боловч бодит байдал дээр огт өөр хүн байсан. Брайан өөрийн хийсэн аллагуудыг шууд бичлэг болгон хадгалж аллах үйлдэлтэй зохиомж хийж үг хэллэг тайлбар нэмж бүхнийг бичиж үлдээдэг байсан. Яг ямар сэтгэл зүгээр иймэрхүү бичлэг хийдэг байсан гэдэг нь бол тодорхойгүй. Гэхдээ тэр үүнийг хэн нэгэнд үзүүлэхийг хүсдэг байсан гэдэг нь бол сүүлд ил болсон. Өөрөөр хэлбэл бахархаж гайхуулахыг хүсдэг байсан гэсэн үг байгаа. Үнэхээр тэр зарим хүмүүст эдгээр бичлэгүүдээ үзүүлсэн байсан. Брайан зүгээр нэг алуурчин биш, харин өөрийн гэмт хэргийг бичиж бусдтай хуваалцахыг оролддог маш аюултай хүн байсан. Валери SD картыг цагдаад өгөхөөс 1-7 хоногийн өмнө буюу Severed Highway гэдэг газрын Rainbow Trail орчмын төмөр замын ажилчид нэг эмэгтэй хүний цогцсыг олдог. Энэ эмэгтэй хүн 30 настай Кэтлин Жо Хенри гэдэг эмэгтэй болох нь тогтоогддог. Кэтлиний хувьд Анкоредж амьдардаг Аляскийн уугуул иргэн байсан бөгөөд оёдолд дуртай, сошиал медиа идэвхтэй ашигладаг хүн байсан. Гэвч тэр мансууруулах бодисын асуудалтай байсан бөгөөд энэ шалтгаанаар хэд хэдэн удаа баривчлагдаж байсан. Тэр бүр мөсөн гэр оронгүй хүн байгаагүй, зарим үед гадаа хондог, зарим үед гэртээ харж хондог ч юм уу. Иймэрхүү байдлаар амьдардаг байсан. Тухайн үед нөхрөөсөө салсан байсан бөгөөд хамт амьдрах хүн байхгүй, ганцаараа амьдардаг байсан. Тиймээс түүнийг амь насаа алдсан гэдгийг тухайн үед нь бол хинч анзаараагүй байсан. Түүний цогцос олдох үед байдал маш аимшигтай байсан. Тэр нас орохоосаа өмнө маш их өвдөлт мэдэрсэн байх магадлалтай гэж шинжээчид дүгнсэн. Зарим хурууны яснууд нь бүр алга болсон байсан. Мөн бэлгийн хүчирхийлэл болон олон төрлийн харгас гэмтлийн улмөрч илэрсэн. Хэн нэгэн түүнийг алсан нь тодорхой байсан боловч сэжигтнийг тогтоох ямар ч нотлохоо олдоогүй. 1-7 хоног гарын хугацаанд мөрдөн шалгалтч урагшлаагүй байсан байгаа. Гэвч мөрдөгчд SD картын дах бичлэг зургуудыг нэг бүрчлэн шинжилж байх явцад Брайан Кэтлиний хэрэгтэй шууд холбоотой байх нотлохоонууд гарч ирдэг. Брайаны гар утасны байршлын мэдээллийг шалгахад тэр Кэтлиний цогцос олдсон газар очиж байсан нь илэрдэг. Мөн пикап машины дотор эмэгтэй цогцос байгаа зураг байсан бөгөөд тэр зураг дээр нь яг цаг хугацаа тодорхой бичигдсэн байсан. Энэ бол маш чухал нотлохоо болсон. Яг тэр цагт Брайаны утас яг тэр газарт байсан нь мөн батлагдсан. Өөрөөр хэлбэл зураг авсан газар нь Кэтлиний цогцос олдсон яг тэр газар байсан гэсэн үг. Бусад хохирогчид ч зураг бичлэг дээр байсан боловч Кэтлиний хэрэг дангаараа Брайаныг баривчлах хангалттай үндэслэл болж байсан нь ойлгомжтой байсан. За ингээд цагдаа нар бол Брайаныг баривчлах гээд хайхад Брайан тухайн үед Аляскад байгаагүй. Түүнийг баривчлах үед тэр их нэртэйгээ Вашингтон DC рүү амрах гад явчихсан байсан. Иймээс цагдаа нар түүнийг буцаж ирэхийг хүлээхээс өөр аргагүй байдалд орцгоодог. Эцэст нь тэр Аляскад буцаж ирэх өдөр
Анкорижийн олон улсын нисэх буудал дээр цагдаа нар хотож байгаад түүнийг бүрэн хүсэлсэн. Зогтох магадлалаас нь сэргийлж ойролцоох замуудыг хүртэл хяналт тавьж исэн. Брайан онгоцноос буусан даруйдаа шууд баривчлагдаж цагдаагийн газар руу хөргөгддөг. Эндээс эхлээд мөрдөгчд болон Брайаны хооронд сэтгэл зүйн тулаан эхэлсэн. Брайан бол мэдээж шууд л худлаа ярьж эхэлдэг. Эхний ээлжинд мөрдөгчд бүх нотлохоог ил гаргахгүйгээр түүнийг өөрөөр нь хүлээлгэхийг оролддог. Байцаалтын эхэнд мөрдөгчд энгийн асуулт асууж эхэлсэн. Брайан өөрийг нь яагаад баривчлсныг бол мэдэхгүйгээр цагдаагийн газарт ирсэн. Тэр өмнө нь машинд нь хулгай орсон хэрэгтэй холбоотойгоор мэдээлэл өгчихсөн байсан болохоор магадгүй энэ хэрэгээс нь болоод түүнийг дуудсан баха гэж бодоод ирдэг. Тэр ирмэгцээл өөрийнхөө бичиг баримт GoPro камера алга болгосон мөн карт ашиглагдсан талаар ярьж эхэлдэг. GoPro-гийн талаар яригдахад мөрдөгчд SD картны тухай асууж эхэлдэг. Учир нь тухайн карт гар утаснаас нь уу эсвэл GoPro-ноос нь олдсон уу гэдгийг бол үед цагдаа нар мэдэхгүй байсан. Мөрдөгчд манайд нэг карт ирсэн. Тодорхойг нь шалгасан. Чи үүн дээр хэлэх тайлбар байна уу гэж асуудаг. Тэгэхэд Брайан өөрийнхөө GoPro-г кемп загасчлал хийх үеэрээ л бичлэг хийхэд ашигладаг гэдгийг хэлж эхэлдэг. Гэвч хоёр тал өөр картын тухай ярьж байсан. Мөрдөгчд картныхаа зургийг үзүүлтэл Брайан тэр картыг анх удаага л харж ийн гэж хэлсэн. Гэхдээ энэ нь бол үнэн байсан. Учир нь Валери түүний утсан дээрх бичлэгүүдийг өөрийнхөө карт руу хуулаад цагдаа нарт авчирч өгсөн байсан. Тэгэхээр энэ карт бол Брайаны карт биш байсан гэсэн үг. Мөрдөгчд энэ картын дотор байгаа бичлэгүүдийг бид нар үзсэн. Хамайг баривчилсан шалтгаан ч гэсэн энэ дотор байгаа гэж хэлдэг. Тэгэхэд Брайан дотор нь юу байсныг мэдхийг мөрдөгчдөөс асууж эхэлдэг. Гэвч мөрдөгчд бол бүгдийг нь хэлээгүй. Үүний оронд түүний машин болон зочид худлын талаар асууж эхэлцгээдэг. Тухайн үед цагдаагийн талд зөвхөн карт байгаа зогсоогүй. Брайаны гар утасны хэдэн сарын туршид бичигдсэн байршлын хөдөлгөөний мэдээлэл мөн CCTV бичлэгүүдийг аль хэдийн тэд нар олчихсан байсан. Тэр бүх нотлогоо нь Брайан болон хохирогчдыг шууд холбож байсан. За ингээд Брайан бол яг өөрийнх нь хэрэг илэрсэн юм байна. Зүгтах ямар ч боломж байхгүй болсон юм байна гэдгийг ойлгож эхлэн ярьж эхэлдэг. Энэ маш ноцтой асуудал болчихсон юм шиг байна. Ямар ч байсан би одоо том асуудал холбогдсон бололтой. Тэгэхээр би санаж байгаа зүйлсээ та нарт ярьж өгье гэж Брайан хэлдэг. Ингээд тэр би ажил дээрээ нэг өдөр очисон чинь машины арт талаас ямар нэгэн зүйл дусаж байгааг анзаарсан. Тэгээд юу юм болоо гэж бодоод машиныхаа артлыг онгойлгосон чинь дотор нь цогцос байсан. Би маш их сандарсан. Би юу хийх ёстой юм болоо гэж бодсон боловч толгойд ямар ч бодол орж ирээгүй. Гэхдээ ийм нөхцөл байдалд би хэрвээ хүнд баригдах юм бол намайг хийсэн л гэж хүмүүс бодно. Хар тамхи барьж байгаад баригдсан хүн энэ минийх биш гэж хичнээн хэлсэн ч гэсэн хин ч итгэдэггүйтэй яг л адилхан гэж ярьдаг. Тиймээс би удаан бодсны эцэст үүнийг шийдэх хэрэгтэй гэж бодсон. Тэгээд машинаар тогтцыг авч яваад зүгээр л хайчихсан гэж ярьдаг. Мөрдөгчд Брайаны гар утасны байршлын мэдээллийг дахин шалгахад тэр Кэтлинийг асныхаа дараа ойролцоох Макдоналдс руу явсан гэдэг нь илэр. Тиймээс цагдаа нар тухайн Макдоналдсын CCTV бичлэгийг нь шалгахад бичлэг дээр Брайан машинаар үйлчлүүлдэг хэсгээр орж Big Mac буюу 2 бөөргөр захиалсан. Түүний хажууд бас нэг өөр эмэгтэй сун тэр хоёр хамтдаа бөөргөр идэж байгаа нь харагддаг. Тэр малгай өмссөн байсан тул царай нь тод харагдаагүй. Гэхдээ тэр бол Кэтлин биш байсан. Мөрдөгчд тэгээд ингэж боддог. Энэ эмэгтэй бас хохирогч байсан байх магадлалтай юм болов гэж бодоод Брайанаас асуусан. Макдоналдс хамт явж байсан эмэгтэй чинь хэн бэ гэж. Тэгэхэд Брайан нэрийг нь бол мэднэ. Гэхдээ холбоо барих мэдээллийг нь огт мэдэхгүй гэж хэлээд үүнээс цааш бол ямар ч мэдээлэл өгдөггүй. За ингээд цагдаа нар бол угаасаа Брайаны хэргийг өөрөөр нь яриулахын тулд картанд байсан бичлэгүүдийг бүгдийг нь өөрт нь үзүүлж одоо хүртэл өөрсдийнхөө олсон нотлохоонуудыг нэг нэгээр нь дэлгэж эхэл. Бид чиний хийсэн бүх зүйлийг мэдэж байгаа. Чи энд сууж байгаа шалтгаан бол яагаад тийм зүйл хийсэн бэ гэдгийг биднэрт ярьж өгөхийн тулд сууж байгаа юм аа. Чи гэмт итгээд эсхийг шалгахын тулд биш. Өөрөөр хэлбэл чи өөрийгөө гэмт хэрэгтэн биш гэж ботлох хэлэх ямар ч боломжгүй болсон гэж цагдаа нар хэлдэг. Энэ үед Брайаны хариулт бол маш хачирхалтай байсан. Тэр бичлэг дээр гарч байгаа өөрийнхөө гарыг харж байгаад бодит өөрийнхөө гар руу тулгаж харснаа. Тийм байна. Энэ үнэхээр миний гар мөн байна гэж хэлдэг. Өөрөөр хэлбэл бичлэгийг өөрөө хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Гэсэн ч тэр санахгүй байна гэсэн үгийг үргэлжлүүлэн давцаарлээсэн. Дараа нь бүр хачирхалтай зүйл ярьж эхэлдэг. Миний дотор бас нэг өөр хүн байдаг юм шиг байгаамаа. Надаас заримдаа шал өөр зан чанар гараад байдгаа гэж хэлдэг. Тэгээд Брайан хэлэхдээ түүнийг Брэдли Филлипс гэж нэрлэдэг гэж хэлдэг. Тэгээд цагдаа нар үнэхээр Facebook үзсэн чинь Брэдли Филлипс гэдэг нэрээ бас нэг Facebook хаяг Брайан ашигладаг болохоо нийлүүлдэг. Тэр хэлэхдээ Брэдли бол маш түрэмгий, арьс өнгөөр ялгуурлан гадуурхах үзэлтэй, Брайанаас тис өөр зан чанартай гэж өөрөө ярьж эхэлдэг. Тэгээд Брайан хэлэхдээ би Брэдлигийн юу хийж байгааг санахгүй байна. Зарим өдрийнхөө би ой санамжийг алдчихдаг. Тэгэхээр магадгүй миний дотор байгаа Брэдли л энэ бүх зүйлийг хийсэн байх. Би бол юу ч мэдэхгүй байна гэж ярьж эхэлсэн. Цагдаа нар бол мэдээж түүний ярьж байгаа мэдүүлэгт бол итгээгүй. Тэгээд тэр өдрөө
бол байцаалт нэлээд удаан үргэлжлэн шүн дунд болдог. Тэгтэл Брайан байцаагч нараа та нар гэртээ харах цаг чинь болчихсон уу гэж асуудаг. Тэн мөрдөгчд үгүй бид нар шүнжин суусан ч чадна гэж хэлсэн. Тэгтэл Брайан тэгвэл би та нарт өөр нэг хэргийн талаар ярьж өгье гэд ярьж эхэлдэг. Өмнө нь арх хэтрүүлэн уусан нэг эмэгтэйг замаас машиндаа суулгасан. Тэгээд тэр эмэгтэйд хоол унтах газар өгье гэж бодоод гэртээ авчирсан. Тэр үед ихнэр маань хол явчихсан гэртээ байхгүй байсан. Гэвч тэр эмэгтэй гэрт орж ирээд шууд буудан дээр хөвтөөд унтаад өгсөн. Брайаны хэлснээр болохоор тэр үед гинт маш муухай үнэртэж эхэлсэн. Тэр эмэгтэйгээс тэгээ тухайн үед гэр оронгүй хүн юм байна гэдгийг би тэр үнрээр нь мэдэрсэн. Тэгээд миний уур маш их хурд. Тэр эмэгтэйг би гэртээ эхнэрээсээ нууцаар авчирчихсан байсан бөгөөд гэрт үнэрэн шингэчихвээ гэж би санаа зовж эхэлсэн. Тиймээс би тэр эмэгтэйг сэрээгээд яг одоо босоод угаалгын өрөөнд орж биеэ угаа гэж хэлсэн. Гэвч тэр эмэгтэй үгүй гэж хэлээд татгалцсан. Дээрээс нь удахгүй бөөлж гэж байгаа юм шиг аашилж эхэлсэн. Энэ үед бол миний 2 дахь зан чарнар буюу Брэдли гарч ирсэн. Тэгээд би шууд шүүгэнээсээ буу аваад яг одоо очиод шүршүүрт ор гэж хэлсэн болов эмэгтэй үргэлжлүүлэн татгалцсан. Эцэст нь уур маш их хурж түүнийг буудаж алсан гэж хэлдэг. Тэгээ энэ эмэгтэйгийн амь насны хөнөөснийхөө дараа хүнтэй харьцаж байгаа юм шиг биш зүгээр тогтчлолтой харьцаж байгаа юм шиг тийм байдлаар хандаж байгаа бичлэгүүд нь ч гэсэн тэр картн дээр бичигдсэн байсан. Ингээд мөрдөгчд түүнийг ярьж дууссаны дараа газрын зураг гаргаж ирээд чиний сая хэлсэн тэр эмэгтэй Вероникагийн цогцыг хаана хайснаа зааж өгөө гэж хэлдэг. Брайан газрын зураг дээр нэг газрыг яг заасан. Тэгээд инээмсэглэн би Америкийн хамгийн тэнэг гэмт хэрэгтэн гэж одоо маргаашнаас эхлэн телевиз радиогоор гарч эхлэх байх таа гэж хэлээд дараа нь гэхдээ одоо сэтгэл арай л дээр болчихлоо. Би хийсэн зүйлсүүдээ ярьчихсан юм чинь гэж хэлдэг. За тэгээ Брайаны хувьд болохоор эхнэртэй байсан мөртлөнгөөсөө Алиса гэд бас нэг эмэгтэйтэй уулздаг байсан гэдэг нь тодорхой болдог. Тэгээд тэр Алиса гэдэг эмэгтэйтэй болохоор амь насыг нь хөнөөсөн эмэгтэйчүүдийн зураг цогцыг үзүүлжилсэн болох нь бол тогтоогддог. Гэхдээ Алисагийн хувьд дараа нь мэдүүлэг өгөхдөө би түүнийг зүгээр л тоглож байна. Интернетээс янз бүрийн зураг олоод л над руу явуулж байна гэж бодсон. Би ерөөсөө итгээгүй гэж бол ярьсан байсан. Брайаны Вероникагийн цогцыг хайсан газар нь Old Glen Highway гэдэг газар исэн. Мөрдөгчд тухайн бүсэд өмнө нь олдож байсан танигдаагүй цогцнуудыг дахин шалгахаар шийддэг. Хэдэн сарын өмнө буюу 2019 оны 4 сард мөөг түүж байсан 2 эрэгтэй буудулсан хүний гавлын яс олсон ч тухайн үед хэн болох нь тогтоогдоогүй үлдсэн тийм хэрэг байсан. Тэгээ энэ удаа болохоор мөрдөгчд тэр гавлын ясны шүдээр нь хэн болохыг нь тогтоодог. Тэгэхэд Вероника мөн болох нь тогтоогдсон. Брайаны заасан яг тэр газарт Вероникагийн гавлын яс байсан гэсэн үг байна. Вероника гэдэг нь болохоор 52 настай Анкорадиж хотод амьдардаг сургуй болсон эмэгтэй байсан. Түүнийг хамгийн сүүлд 2018 оны 7 сард гэр бүлийнхэн нь харсан. Түүнээс хойш холбоо тасарсан байсан. 2019 оны 2 сард гэр бүлийнхэн нь сургуй болсон гэж цагдаад мэдүүлээд хайж байсан байгаа. Тэгээ Брайаны хохирогч болсон хүмүүсийн хувьд болохоор ихэвчлэн нийгмээс тусгаарлагдсан гэр оронгүй эмэгтэйчүүд байсан. Тэднийг сонгосон шалтгаан нь ч хинч тэднийг дараа нь хайж ирж сурвалжлах магадлал бага гэж үзсэнтэй холбоотой байсан байгаа. За ингээд ер нь бол Брайаны хийсэн хэрэгүүд нэг нэгээр ил болж эхэлсэн. Тэгээ цагдаа нар болохоор Брайаны гэр олон машиныг нь шалгахад Neylon Olds Latex Bailey өөрөө хийсэн дуу намсгагч зэрэг нотлохоонууд нь ч гэсэн гарч ирсэн. Шүүх хурал хэрэг гарснаас 5 жилийн дараа буюу 2024 оны 2 сарын 6-нд эхэлсэн. Брайанд бол аллах, хүчирхийлэл, нотлох баримт устгасан зэрэг нийт 14 зүйл ангиар буруутгасан. Анх Брайаны найз бүсгүй байсан Алиша буюу Брайаны хөнөөсөн хүмүүсийн зургуудыг авч байсан. Тэр нууц амраг болох Алиша энэ шүүх хурлын гол гэрч болох ёстой байсан боловч тэр шүүхтээр гэрчлэл өгч чадалгүй шүүх хурал болохын өмнөхөн өөрийнхөө амь насыг хорлсон. Шүүхтээр өмгөөлөгч тал Валери буюу нөгөө утаснаас бичлэгийг нь анх олж илрүүлсэн эмэгтэйг найдвартай байдалд нь эргэлзээ төрж байна гэж хэлдэг. Тэр гэр оронгүй гэмт хэргийн түүхтэй түүнд яаж итгэх вэ гэсэн зүйлийг ярьдаг. Тэгэхэд Валери миний үгэнд итгэхгүй байж болно. Гэхдээ бичлэг худал хэлэхгүй шүү дээ гэж ярьдаг. Шүүх бол шууд дамжуулалттай байсан. Гэхдээ бичлэгүүдийг олон нийтэд үзүүлэхгүй гэж хэлсэн. Яагаад гэвэл маш аимшигтай бичлэгүүд байсан учраас зөвхөн тангарахтны шүүгч нар л түүний утсан дээр исэн тэр бичлэгүүдийг бүрэн ихээр нь үзсэн. Тэгээд энэ бичлэгүүдийг үзсний дараа бол зарим тангарахтны гишүүд дараа сэтгэл зүйн эмчилгээ хийлгэх шаардлагатай болох хэмжээнд тийм аимшигтай бичлэгүүд байсан байгаа. Тэгээ энэ үеэр бол хүмүүсийг ийм аимшигтай байдалтай үзэж авахд Брайан өөрөө бол нүдээ огт салгалгүй яг л өөрийнхөө хийсэн зүйлээ дахин мэдэрч байгаа юм шигээр бичлэгүүдээ үзэж сууж исэн. Цагдаа нар Брайаны гэрээс өөр бичлэгүүд ч гэсэн олсон. Тэнд Вероникагийн бичлэг хүртэл байсан бөгөөд Брайаны нүүр бол тэр бичлэг дээр маш тод гарсан байсан. За ингээд шүүхээс болохоор албан ёсоор тогтоогдсон хохирогчд бол Вероника болон Кейтлин гэж гарсан. Гэхдээ
эннээс илүү олон хохирогч байх магадлалтай гэж үзсэн. Яг гэвэл Брайаны машинаас өөр хүмүүсийн ДНХ бас илэрсэн. Гэхдээ яг хэн гэдэг нь бол тодорхой олдоогүй байгаа гэсэн үг байгаа. Брайаны хувьд ч гэсэндээ өөрөө бас өөр хүн амны хэрэгүүд хийсэн тухайгаа өөрөө бас ярьж эхэлсэн. 2024 оны 2 сарын 22-нд тангарахны шүүх 2 цагийн дотор шийдвэрээ гаргасан. Ингээд Брайан 1-р зэргийн аллага, 2-р зэргийн хүчирхийлэл, нотлохоогоо устгасан, цогцсыг гэмтээсэн гэсэн хэрэгүүд дээр бүгдэн дээр нь буруутай гэж тогтоон шүүгч хэлэхдээ энэ хэрэг бол жинхэнэ хар дарсан зүйл. Брайан бол хүнийг алахдаа таашаал авдаг, дахин засрах боломжгүй маш аимшигтай аратан гэж хэлсэн. Ингээд түүнд 226 жилийн ялыг оноосон байна. Түүний шүүхөр болсон Аляска нь болохоор цаазаар авах ял байхгүй тул энэ нь насан туршид хоригдох ялтай адилхан л гэсэн үг байгаа. За тэгээд яг тодорхой болсон ийм 2 хүн амны хэрэг байгаа боловч Брайаны хувьд бол өөр маш олон хүмүүсийн амь насыг хөнөөсөн байх магадлалтай. Тэгээд тэр хүмүүс нь болохоор ихэвчлэн гэр оронгүй ч юм уу, хамаатан садангүй, гэр бүлгүй, найз нөхдгүй ийм хүмүүс байх магадлалтай. Мөн хар тамхинд донтсон иймэрхүү хүмүүс байх магадлалтай учраас амь насаа алдсныхан дараа араас нь санаа зовж хайх тийм үйл ажиллагаа явагдаагүйгээс болоод цогцснууд хин гэдгийг тогтоогдохгүй байх магадлалтай гэж бол үзэж байгаа. Тэгэхээр яг хідэн хүний амь хөнөөсөн гэдг нь тодорхойгүй. Бас хэрвээ Валери гэдэг нэмэгтэй утсыг нь хулгайлж, бичлэгүүдийг нь ил олгоогүй бол үргэлжлүүлээд бас хідэн ч хүний амь насыг хөнөөх байсан бэ гэдэг нь бол тодорхойгүй. Үнэхээр аимшигтай ийм хэрэг байлаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлж гин. Тэгээ та бүхэн хэрэгтэй холбоотой санал өөрт төрж байгаа сэтгэгдэл анхааруулгуудаа комент хэсэгт бичиж хуваалцаарай. Мөн сувг дээрээ лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Бүгдээрээ эргээд дараагийнхаа дугаараар удахгүй уулзцгаая.